Сайн байцгаана уу? CB Voice хөтөлбөрийн шинэ дугаар эхэлж байна. Энэ удаагийн дугаараараа бид санхүүгийн талхимын аудитын талаар ярилцахаар Ачуу Төлөг аудит компани захирал мэрэгсэн нэгтлэн модогч Ган Тулгыг хурж ирүүлээд байна. Сайн байна уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Монгол улсад мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийн дагуу ямар байгууллагууд санхүүгийн тайлбарын аудитыг заавал хийх ёстой юм лөө? Тэгэхээр санхүүгийн тайлбарт заавал аудит хийх ийм аж ахуйн нэгж байгууллагын төрлийг бол аудитын тухай хуулийн дээр ингээд тусгайлан тодорхойлж заасан байдаг. За энд бол хамгийн нэгдүгээрт нийгэмд түгээмэл хэрэглэгддэг ийм зүйл заалт бол үнийн дүнгээр нь хязгаарлаад 1.5 тэрбум төгрөгийн орлоготой эсвэл 500 сая төгрөгийн орлоготой ийм аж ахуйн нэгж байгууллагуудыг бол заавал санхүүгийн тайлангаа баталгаажуулахаар ингээд аудитын хуулинд тусгаалan заасан ба энэ 1.5 тэрбум болон 500 сая төгрөгийн орлого хөрөнгө гэдэг маань бол нэгтлэн бодох бүртгэлийн хуультайгаа хамааралтай орж ирсэн заалт байгаа. Энд бол санхүүгийн тайлангалын олон улсын стандартыг мөрдөх аж ахуйн нэгж байгууллагууд гэж бүртгэлийн хуулиараа бол тодорхойлсон. Энэ байгууллагуудад 1.5 тэрбумын орлоготой компани маань багтдаг. Тийм учраас зайлшгүй аудит хийх шаардлагатай байдаг. За мөн хоёрдугаарт нь нэгтгсэн санхүүгийн тайлан гаргадаг аж ахуйн нэгж байгууллагууд бол санхүүгийн тайлангаа заавал аудитаар баталгаажуулахаар хийн гэж тодорхойлсон байдаг. За мөн гуравдугаарт нь гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгууллагууд бол санхүүгийн тайлангаа заавал аудитаар баталгаажуулахаар ингэж заасан байдаг. Тэгэхээр нийгэм дээр бүх төрлийн аж ахуйн нэгж байгууллагууд санхүүгийн тайлангаа баталгаажуулах юм уу? Яг энэ үнийн дүнгээр байх юм уу? Эсвэл тусгай зөвшөөрөл эзэмшдэг байгууллага бол аудитаар санхүүгийн тайлангаа заавал баталгаажуулах ёстой гэсэн ийм нэг ташаа ойлголтууд бас байдаг. Энд бол хамгийн гол нь тусгай зөвшөөрлийн тухай хуулиар олон нийтийн эрх ашиг хөндөгдөх магадгүй банк, даатгал, банк ус санхүүгийн байгууллага, үнэт цаасны байгууллага мөн дээрээс нь ашигт малтамлын лиценз эзэмшдэг гэх мэт олон нийтийн эрх ашиг хөндөгдөж болзошгүй гэж үздэг ийм салбаруудад явуулж байгаа тусгай зөвшөөрөлтэй байгууллагууд бол үнийн дүнгээс үл харгалзан аудит хийх заавал ийм эрх зүйн зохицуулттай байдаг. Тэрнээс биш тусгай зөвшөөрөл эзэмшдэг гэдэг үндслэлээр аудитыг заавал хийлгэнэ гэдэг бол ийм зохицуулт байхгүй гэдгийг бас манай санхүүгийн салбарын болон ажил олгогчид удирдлагууд бас мэддэг нь зүйтэй болов уу гэж бодож байна. Аудитыг аж ахуйн нэгжүүд санхүүгийн мэрэгжлийн зөвлөгөө тусалцаа авах зорилгоор сайн дураараа хийлгэж болох уу? За тэгэхээр түрүүн би хэлсэн үндсэндээ бол хуулийн хүрээнд зайлшгүй аудит хийх шаардлагатай аж ахуйн нэгж байгууллагуудыг бол хуулиар зохицуулсан тэр заалтаар нь явж байгаа. Харин тухайн санхүүгийн тайлангийн үнийн дүн маань хүрээгүй буюу нийт баланс буюу активын дүн 500 сая хүрээгүй. Магадгүй үйл ажиллагааных нь орлого нь 1.5 тэрбумд хүрээгүй. Ийм шалгууртай байгууллагууд бол заавал санхүүгийн тайлангаа аудитын байгууллагаар баталгаажуулах шаардлага байхгүй. Харин зөвхөн бүртгэлийн үйл ажиллагаагаа сайжруулах, өөрийн үйл ажиллагаагаа эмх зэгцтэй удирдах гэх мэт бизнесийн зорилгоор үйл ажиллагаанд хэвшил болгох зорилгоор аудитыг бол сайн дураар үндсэндээ хийлгэж болно гэж ойлгоно. Аудитаар тухайн байгууллагын санхүүгийн тайланг стандартын дагуу шалгаж үзээд дүгнэлт гаргадаг. Тэгвэл олон нийтийн нууд ерөнхийдөө аудитыг хяндаг, шалгадаг гэж ойлгоод үүнээс зайлсхийх хандлагатай байдаг. Энэ дээр та юу хэлэх вэ? Тэгэхээр манай аж ахуйн нэгж байгууллагууд, санхүүгийн ажилтнууд ерөнхийдөө энэ аудитын үйл ажиллагаа гэдэг юмыг нарийн биш юм гэхэд ямар төвшөнд байх ёстой вэ гэдэг өөрсдийн ойлголтыг бол бас бий болгох ёстой. Энд аудитын хэд хэдэн төрөл байдгийг. Тэгэхээр зайлшгүй аудит мөн үү биш үү? Магадгүй аудит өөрөө яг хяналт шалгалт муу юм уу биш юм уу гэдэг талаар зөв ойлголттой байх хэрэгтэй. Аудит бол зөвлөх үйлчилгээ биш. Хяналт шалгалт бас биш. Мэргэжлийн хувьд хараат бусаар баталгаажуулах үйлчилгээ юм. Тэгэхээр бид аудитын үйл ажиллагаагаа яг зохистой, зөв ойлголттойгоор үйл ажиллагаагаа явуулахгүй бол
тухайн одоо үйл ажиллагаа аудитын зорилт маань өөр чиглэлтэй хэрэглэгч өөр нэг мэдээллийг хүсээд байдаг. Аудитын зорилго нь өөр чиглэлтэй болоод ингээд нэг саналын зөрүүтэй юм уу ойлголцлын зөрүүтэй байдал гараад байдаг. Тэгэхээр аудитын хэд хэдэн төрөл байдаг гэдгийг нэгдүгээр ойлгох хэрэгтэй. Энд бол санхүүгийн тайлангийн аудит, мөн гүйцэтгэл нийцлийн аудит, дотоод аудит гэсэн хэд хэдэн төрөл байгаа. За тэгэхээр одоо нийгэмдэр хамгийн түгээмэл ашиглагддаг, хамгийн түгээмэл гардаг асуудал бол санхүүгийн тайлангийн аудит юм байна. Харин аудит хизээ хяналт шалгалт болох вэ гэдэг нэг ойлголт байгаа. Тэгэхээр хараат бус аудитын байгууллага бол хизээч одоо хяналт шалгалт гэдэг өнцгөөсөө одоо үйлчлүүлэгчтэй харилцаж юм ингэж болохгүй. Магадгүй төрийн аудитын байгууллага бол зөвхөн санхүүгийн тайлангийн аудит хийхин хажуугаар төрийн хяналт шалгалт буюу хууль эрх зүйн нийцлийг ингэж шалгаж байдаг учраас энэ үед бол харин хяналт шалгалтын одоо өнцгөөс хандаж ингэж явах ёстой гэж. За тэгэхээр хараат бус аудитын байгууллагууд бол төрийн аудитын тухай хуулинд заасанчлан үндэсний аудитын газартай хамтран ажиллах гэрээний хүрээнд одоо төрийн өмчт болон төсвийн байгууллага гэх зэрэг одоо улсаас хамааралтай аж ахуйн нэгж байгууллагуудын санхүүгийн тайлангийн аудитыг гэрээний үндсэн дээр гүйцэтгэдэг. За энэ үед бол харин хяналт шалгалт гэж үзнэ. Тэрнээс биш энгийн одоо хувийн хвшлийн буюу хувийн аудитын байгууллага одоо хувийн компанитайгаа харилцаж байгаа тохиолдолд энд бол хяналт шалгалт гэхээс илүү баталгаажуулах үйлчилгээ. Тэгэхээр баталгаажуулах үйлчилгээ гэдэг юмыг л бид хамгийн одоо зөв ойлголттой байх хэрэгтэй. Магадгүй үйлчилгээ гэдэг үгний цаана үйлчилж байгаа байгууллага нь одоо илүү итвэх санаачлагтай ажиллах ёстой. Магадгүй үйлчилгээ авж байгаа байгууллага нь илүү ихийг шаарддаг ч юм ийм одоо гажуудалтай гэх юм уу ийм асуудлууд бол практик дээр нэлээд тулгардаг. Тэгэхээр бидэнд бол хараат бус үйлчилгээ гэдэг энгийн үйлчилгээний төрлөөс арай нэг ийм өөр онцлогтой шүү гэдэг юмыг ойлгох хэрэгтэй. Санхүүгийн тайлангийн аудитын үйлчилгээ авах нь яг ямар ач холбогдолтой юм бэ? За тэгэхээр санхүүгийн тайлангийн аудитын ерөөсөө хамгийн гол ач холбогдол нь санхүүгийн тайлангийн мэдээлэл хэрэглэгчид үнэн зөв мэдээллийг хүргэх л одоо гол ач холбогдолтой юм байна. За тэгэхээр мөн одоо санхүүгийн тайлангийн мэдээлэл хэрэглэгч гэж хин юм бэ гэдгийг одоо ойлгох хэрэгтэй болно. Энэний талаар бас одоо нэгдмэл ойлголттой байх хэрэгтэй болтыг. Санхүүгийн тайланд магадгүй гадаад дотоод гэдэг одоо ерөнхий агуулгаар нь хоёр хуваагаад мэдээлэл хэрэглэгчийг бол ангилж болно л доо. Дотоод мэдээлэл хэрэглэгч бол магадгүй одоо гүйцэтгэх удирдлага, санхүүгийн тайланг одоо гардан зохион байгуулж байгаа санхүү бүртгэлийн ажилтнууд, дотоод ажилтнуудыг бол дотоод мэдээлэл хэрэглэгч гэж болж байна. Гадаад мэдээлэл хэрэглэгч гэхээр одоо шууд удирдлагаар оролцдоггүй буюу одоо хөрөнгө оруулагч, банк санхүүгийн байгууллага буюу зээлдүүлэгч нар, хамтран ажиллагч нар, төлөөлөн удирдах зөвлөл, хувьцаа эзэмшигч гэх мэт одоо шууд бусаар оролцдог одоо байгууллагууд, этгээдүүдийг бол одоо гадаад мэдээлэл хэрэглэгч гэж үзэж байгаа. Тэгэхээр санхүүгийн тайлангийн зорилго, санхүүгийн тайланд аудит хийж байгаагийн хамгийн гол утга учир бол тухайн одоо гадаад мэдээлэл хэрэглэгчдийг байгууллагын үйл ажиллагаанаас бизнесийн болоод санхүүгийн үйл ажиллагааны хамгийн үнэн зөв бодиттой мэдээллээр хангах байдаг. Тэгэхээр энд чиглэсэн үйл ажиллагаа явагдах ёстой. Хараат бус аудитын байгууллагууд үүнд чиглэсэн байдлаар одоо ажлаа зохион байгуулж явах ёстой гэдгийг бас хэлхэн зүйтэй болов. Аудитын үйл ажиллагаа үнэхээр үнэн зөв бодиттой шударгаж чадж байгаа юу? Өнөөдөр манай нийгэмд үүсэж байгаа төсвийн мөнгө шамшигдуулах, авилга хээл ахуулын асуудал гэх мэт маш олон том асуудлууд үүсэж байгаа. Эдгээр асуудлууд аудитын шалгалтаар, аудитын үйл ажиллагаагаар илэрх боломжтой юу? Эхлээд энэ төрийн аудитын байгууллага, хараат бус аудитын байгууллага энэ хоёрын одоо зорилго чиглэлийг эхлээд маш сайн зааг ялгааг нь ойлгох шаардлагатай байна. За магадгүй хараат бус аудитын байгууллага буюу одоо хувийн аудитын байгууллага бол түрүүн би хэлсэн баталгаажуулах үйлчилгээ. Яг энэ тохиолдолд одоо тухайн шамшигдлын араас хөөцөлдөөт гэх юм уу, шамшигдал залилан ийм зүйлийг одоо шууд нотлно гэж бас боломжгүй.
магадгүй зүгээр байж болох эрсдэл байна, магадгүй тэрний талаар сэжүүр байна гэдэг имийг бол шинж тэмдгийг бол тодорхойлж болно. Тэрний дараагаар тодорхойлсон шинж тэмдгээрээ одоо дараагийн шатны байгууллагад шилжүүлэх, магадгүй одоо хувийн байгууллага гэх юм бол засаглах удирдлагын мэдээлэгч гэдэг ийм арга хэмжээ байж болно. Харин одоо үндэсний аудитын төрийн аудитын тухай хуулийн дагуу одоо үндэсний аудиттай гэрээгээр ажиллаж байгаа ийм хараат тус аудитын байгууллагууд бол одоо ямар нэг шамшигдал байвал энэ талаар мэдээлэх боломжтой, илрүүлэгч боломжтой. Харин зүгээр эрх зүйн зохицуулалтаараа энэ дээр арга хэмжээ авах юм уу, дараагийн шатны хариуцлага тооцоолох нөхцөл байхгүй учраас дээд шатныхын байгууллага буюу үндэсний аудит магадгүй бүр шаардлагатай бол хуулийн хэлтийн байгууллагад мэдээлэх бол бүрэн боломжтой ийм эрх зүйн зохицуулалтууд нь бол орсон байгаа. Ер нь байгууллага аж ахуйн нэгжүүд алдаа татварлаа засахгүй аудитын зөвлөмжийг хэрэгжүүлэхгүй байвал ямар хариуцлага хүлээлгдэг юм бэ? Хэн нэгэн хүнтэй магадгүй байгууллагатай ямар нэг хариуцлага тооцох бол ямар ч боломжгүй. Зүгээр бидний одоо хариуцлага тооцож гин гэж үзэж болох хамгийн дээд арга хэмжээ бол тухайн санхүүгийн тайланд нь одоо материаллык нөлөөлөлтөө юу гэдгийг тодорхойлоод хэрэгцээ материаллык нөлөөлөлтөө гэж үзэж байвал та одоо стандартын бус одоо өөрчлөлтөө дүгнэлтийн зохих төрлүүдээс сонгосноор энэ бол одоо тухайн үйл ажиллагаанд тохирсон дүгнэлтийг өгч байгаа. Энэ дунд харин магадгүй шамшигдлын шинжтэй ноцтой зүйл байна гэж тодорхойлж байгаа үзэж байгаа болвол одоо засаглах удирдлагын байгууллагад нь мэдээлэх ийм л боломжтой. Энэ хоёроос өөр одоо хариуцлага тооцох одоо механизм, эрх зүйн зохицуулалт боломж олдсоо бол байхгүй байгаа. Энэ сэдвээр нэмэлт мэдээлэл солилцохоор Vitaфит Group-ийн ерөнхий нэгтлэн бодогч Инх Мандал студид хүрэлцэн ирсэн байна. Сайн байна уу? Сайн байна уу? Та бүхэнд бас энэ өдрийн мэндийг хүргэе. Танай компани аудитын байгууллага хэрхэн сонгодог вэ? Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа олон улсын эрхтэй аудитууд болон олон жилийн туршлагатай хэрхэн ямар туршлагатай ямар баг ард нь ажилладаг, мөн багийг удирдах ажиллаж байгаа одоо хүмүүсийн хоорондын харилцаа гэд нэлээдгүй бас олон зүйлүүдийг харж мөн дээрээс нь үнийн судалгаа хийж аудитын байгууллага сонгодог байгаа. Тэгвэл аудитын үйлчилгээ ямар байгаасаа та хүсэж байна вэ? Одоо ерөнхийдөө нийтдээ тухайн салбарт ингээд 10 гаруй жил ажиллахдаа нэлээд хэдэн одоо аудитын байгууллагатай хамтарч ажиллаж үзлээ л дээ. Тэгээ энэ дотор бол ингээд нөгөө байгууллагууд харилцан адилгүй аудитын үйл ажиллагаагаа явуулдаг. Зарим нь одоо юу гэдэг нь бит байдлаар ирж суугаад маш богино хугацаанд компанийн үйл ажиллагаатай танилцаад цаашлаад ингээд процессыг маш хурдан таньж мэдээд тэгээ бидний одоо холбогдох одоо заавар чиглэлүүдийг өгөөд ажилтдаг аудит байхад зарим тохиолдолд одоо ингээд яг ямар процессын дагуу шалгах юм, ямар мэдээллүүдийг үндэслэх юм, биднэрт ямар зорилготой биднийг шалгаад байгаа билээ гэдэг энэ төр нь ерөнхийдөө тодорхой үзүүлэлт бас байгаад идэг энэ тал байдаг. За яг манай Vitaфит компанийн хувьд бол бид аудитаа бол туршлагыг нь харж сонгосон. За мөн дээрэс нь одоо хонь ажиллаж байгаа багийн ур чадварыг харж сонгодог юм байгаад байгаа. Мөн аудитын байгууллага ер нь ямар байгаасаа гэж үздэг вэ гэхээр ерөнхийдөө санхүүгийн үйл ажиллагааг удирдах ажиллаж байгаа нь ерөнхий нэгтлэн бодогч болоод санхүүгийн багийнхан бол угаасаа нэгтлэн бодох бүртгэлийн хууль, Монгол улсын хууль тогтоомж, нэгтлэн бодох бүртгэлийн олон улсын стандарт гэдэг ингээд дүрм журмуудыг хэрэгжүүлж ажиллах нь угаасаа тэр хүмүүсийн үүрэг учраас энэ дээр одоо юу гэдгийг энэ нь алдаатай, тэр нь алдаатай, тэрийг тэгж бүртгэх ёстой байсан гэдгээсээ илүүтэйгээр мөн тэрэн дээр нэмээд гихчлэн тий санхүүгийн үйл ажиллагааны процессд нь үнэлэлт дүгнэлт өгөөд энэ дээр хаана нь ямар эрсдэл гараад байх боломжтой байна вэ гэдгийг нь олж илрүүлэх дээр хамтарч ажиллах тий тэрийг нь тодорхойлоод түүнд одоо зохистой одоо нийцэх үйс одоо арга техникүүдийг санал болгох ч юм уу тий процесс санал болгох ч юм уу тий яагаад ингэж байгаа гэхээр одоо аудитын байгууллагууд чинь маш олон төрлийн үйл ажиллагаатай байгууллагуудад одоо хяналт шалгалт орж байгаа учраас арга туршлага нь ингээд маш өргөн байгаа учраас ингээд зарим нэг арга туршлагуудыг байгууллагын маань онцлогийг харгалзаад одоо санал болгодог юм уу те тэр одоо юуны хяналтын системийг нь сайжруулах тэр үнэлэлт дүгнэлт өгж санал болгодог тийм байвал илүү зохимжтой санагддаг байгаа. Аудиторуудын өгсөн зөвлөмжийг танай байгууллага хэрхэн хэрэгжүүлж байгаа вэ?
За аудит орж дуусны дараа тодорхой хэмжээний зөвлөмжүүд байдаг. Энэ нь бол одоо юу гэдгийг процессын үйл ажиллагааны процесстэй холбоотой өөрчлөх зөвлөмж тухай байх юм бол одоо шууд удирдлагатайгаа болоод удирдлагын төвшөнтэй аудитын байгууллагаас ийм зөвлөмж ирсний дагуу бид нар за ийм үйл ажиллагаагаа ингэх шаардлагатай энд эрсдэл байна гэж үзсэн учраас энийг ингэхэн зүйтэй гэдэг байдлаар ярилцаад за тэгээд түүнийхээ дагуу бол залруулгуудыг хийж явах бүрэн боломжтой. За бүртгэлийн залруулгыг бол тухайн зөвлөгөөний дагуу шууд хийх байдлаар бол хийгээд явж байгаа. Баярлалаа. Танд нэвтрүүлгийн зочин аудитороос асууж тодруулах зүйл байна уу? Борлуулалтын орлого 1.5 тэрбум хүрсэн. Эсвэл актив нь 500 сая төгрөг хүрсэн байгууллагууд бол заавал аудитор баталгаажуулалт хийх ёстой гэдэг ийм одоо дүрм журм яваад байгаа. Энэ нь өөрөө одоо 10 жилийн өмнө юм уу, тэгээ 7 жилийн өмнө чөлөө батлагдсан ийм зүйл заалт байгаад байдаг. Өнөөдрийн нөхцөл байдал дээр одоо эдийн засгийн өсөлт болоод одоо энэ нөхцөл байдлыг харгалзаад энэ тоо хэмжээг өөрчлөх боломжтой хэсэг талаар бас тодруулга авах хүсэлтэй байна. Мэдээж одоо 500 сая төгрөгийн активтай 1.5 тэрбум төгрөгийн орлоготой гэдэг бол одоо эдийн засгийн өнөөгийн байдлаа харьцуулбал магадгүй бага тоо байж болно. Энэ маань бол одоо 10 гаруй жилийн өмнө тогтоогдсон тоо. Энэ одоо нийгэм дээр явж байгаа шүүмжлэлүүдийн бас нэг одоо шалтгаан нь энэ болоод байгаа гэдэгтээ бол бас санал нэг байна. Тэгэхээр 1.5 тэрбумын орлого 500 сая хөрөнгө гэдэг бол одоогийн яг энэ нийгэмд бол магадгүй одоо нэг машин эсвэл одоо ганцхан байшингийн үн болчиход байгаа. Энээс ч үнэтэй одоо машин байшин гэх мэт одоо юунууд байна. Тэгэхээр энэ аудитын гол холбоос маань санхүүгийн тайлагналын олон улсын стандартыг мөрдөх байгууллага гэдгээрээ холбогдоод байгаа. Энэ одоо хязгаарт багтсан байгууллага санхүүгийн тайлагналын олон улсын стандартыг заавал баримтлах ёстой. Баримталж санхүүгийн тайлагнаа бэлтгэн энэ стандартыг баримталж байгаа бол заавал аудит хийх ёстой гэдэг юм. Тэгэхээр орчин цагт одоо нэгэн машинтай байгууллага санхүүгийн тайлагналын олон улсын стандартыг мөрдөөд тэрийг нэвтрүүлээд ингээд явна гэж байгаа бол бас одоо магадгүй одоо нөхцөл бүрдээгүй байж болно. Тийм учраас одоо эргэж харах шаардлагатай байж болох л тоо юм байна. За энийг бол мэдээж хуулиар тодорхойлсон, хуулийн дээр одоо заалтыг үндэслээд одоо сангийн амнаас тодорхойлсон тоо байгаа. Гэхдээ энэ одоо санхүүгийн тайлагнын аудитын бас нэг зорилго маань зөвхөн одоо энэ одоо санхүүгийн тайлагнын гадаад мэдээлэл хэрэглэгчид зориулна гэхээс гадна улсын статистикт бас нэгтгэгддэг байгаа. Мэдээж улсын статистик гэдэг бол амин чухал үзүүлэлт, зөв тайлан, үнэн зөв тайлан гэдэг юм тодорхойлох ёстой. Тийм учраас одоо улсын статистикт нэгтгэгдэхийн тулд энийг бас баталгаажуулдаг. Тэгэхээр магадгүй одоо 1.5 тэрбумын орлого 500 саяын хөрөнгө гэдэг бол одоо материаллык нөлөөлөлтөй байна гэж үзсэн учраас тодорхойлсон тоо байгаа. Энэний одоо өөрчлөлт маань бол 10 гаруй жилийн өмнө орсон. Энэний өмнө бол 50 сая төгрөгөөр одоо хязгаарладаг байсан. Тэгэхээр одоо тэрийг магадгүй тухайн үедээ 10 дахин ихсгсэн тоо дээр үндэслэж одоо гаргасан. Одоо магадгүй эндээс цаашаа статистикта уялдуулаад, эдийн засгтайгаа уялдуулаад магадгүй өсгөх бол мэдээж боломжтой байх. Тэрийг бас зохих байгууллагууд нь анхааралтай авч л байгаа. Манай хөтөлбөрт хүрэлцэн ирж мэдээлэл солилцсон Нэгтлэн модогч Инх Мандалтанд баярлалаа. Манай Монгол улсын хувьд гадаадын болон дотоодын 180 гаруй аудитын байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа. Эдгээр байгууллагууд хамтарч ажиллаад бүгдээрээ нийлээд нийгэмд үүсэж байгаа эдгээр эргэлзээ үүсгээд байгаа маргаантай асуудлууд дээр хамтарч ажиллах боломж байгаа юу? Аудитын үйлчилгээ гэдэг бол одоо заавал гэрээний үндсэн дээр хийгддэг ийм ажил үйлчилгээ байгаа. Энэ нь бол бүр ингээ хуулиараа зохицуулсан учраас одоо ямар нэг байдлаар эвлэлд нэгдэж юм ингэж одоо нийлээд эсвэл одоо өөрсдийн санал санаачлагаар ингээд одоо үйл ажиллагаанд аудит хийх ийм боломж бол бас байхгүй. Зөвхөн магадгүй тухайн байгууллагынхаа үйл ажиллагаанд санхүүгийн тайланд аудит хийж явах явцдаа тодорхой асуудлуудыг олж мэдээд түүнийгээ одоо аудитынхаа тайланд шингээх байдлаар бол одоо нийгэмд болоод байгаа асуудлууд дээр
одоо санал бодлоо, үзэл санаагаа тусгаад юм ингээд явж болно. Тэрнээс биш одоо өөрсдийнхөө эвлэлд нэгдээд тэрнтэй тэмцээд гэх юм үү те ийм боломж бол байхгүй. Одоо энэний бас нэг одоо кейс нь бол сүүлийн үед виртуал хөрөнгө түүнтэй холбоотой нийгэм дээр үүсэж байгаа нэг олон талын шүүмжлэлтэй магадгүй ийм асуудлууд байгаа. Тэгэхээр аудитын тайлан гэдэг бол өөрөө ямар нэг тийм дуртай зүйлээ юм уу одоо дуртай өнцгөөсөө эсвэл магадгүй өөрийнхөө хувийн үзэл бодлыг хувийн үнэлэмжээ ингээд аудитын тайлан тусгаад байх боломжгүй зүйл байдаг. Үндсэндээ бол санхүүгийн тайланлын олон улсын стандартад хязгаарлагдмал магадгүй тэр хүрээндээ л одоо аудитын тайлан тусгах хэрэгтэй юм. Хэрвээ одоо Монгол Улсын засгийн газарч гэдэг юм уу тодорхой нэг субъект тухайн чиглэлээр хамтраад ингээд ажиллахыг уриалаад гэрээ контрактаа байгуулад ингээд явж гэмээр мэдлэг туршлага дээр үндэслээд одоо нийгэмд болоод байгаа асуудлууд дээр өөрсдийн одоо үзэл бодлоо илэрхийлэх юм уу ийм бол боломжтой. Одоо саяхан ярилцсан зүйлүүдээс ер нь өгнөд үзэхэд танд нэмж хэлэх зүйл байна уу? За тэгэхээр одоо энэ CPA хөтөлбөрөөр дамжуулаад хэлэхэд одоо нийгэмдэр тулгамдаад байгаа гэх юм уу ийм бас цөөн хэдэн асуудлууд байна. Эндээс бас нэг хоёр зүйлийг би бас онцлоод хэлье гэж бодож байна. Санхүүгийн үйл ажиллагаа, санхүүгийн тайланлын олон улсын стандарт, магадгүй энэ аудитын үйл ажиллагаа гэдэг бол тухайн байгууллагын зөвхөн нягтлангийн юм уу санхүүгийн ажил биш ээ гэдгийг бас онцолж хэлмээр байгаа. Яагаад тэгэхээр санхүүгийн тайланлын олон улсын стандарт гэдэг бол тухайн байгууллагын үйл ажиллагаанаас магадгүй санхүүтэй холбоотой хамааралтай зүйлсийг бас оруулж ирсэн ийм одоо зүйл байгаа. Тэгэхээр практик дээр одоо зөвхөн аудитыг зөвхөн санхүүтэй холбосон байдлаар санхүүгийн тайлантай холбосон байдлаар ойлголцдог ийм нэг хүндрэлтэй зүйлүүд байдаг. Гэтэл одоо энэ санхүүгийн тайлан болон нэмэлт тодруулгаар дамжуулаад тухайн байгууллагын үйл ажиллагааны магадгүй одоо байгаль экологийн ч гэдэг юм уу ингээд нийгэм түлээж байгаа үүрэг хариуцлагыг хүртэл одоо оруулж өгсөн байдаг. Энэ үүний нэг жишээ нь одоо бусдын өмнө хүлээсэн үүрэг хариуцлага буюу одоо баталан даалт магадгүй байгууллагын төсөв төлөвлөгөө цаашдын үйл ажиллагаа тогтвортой байдал гэх мэт одоо олон зүйлийг санхүүгийн бус одоо ийм олон зүйлийг одоо нэмэлт тодруулах байдлаар оруулж өгдөг. Тэгэхээр энд бол аудит санхүүгийн үйл ажиллагааг зөвхөн одоо баланс тайлан гаргал хязгаарлаж болохгүй юм а гэдгийг бас удирдлагууд бас зөв ойлголттой байх нь зүйтэй болов. Нэг хоёрд сүүлийн үеийн бас нэг хандлага бол аудитын үйл ажиллагааг татврын зөвлөх үйлчилгээтэй илүү одоо ингэж холбосон байдлаар татврын эрсдлийг тодорхойлох, эсвэл татврын өмгөөлөл, эсвэл зөв тайлгналыг татврын хувьд одоо ямар байх ёстой эрсдлийг тодорхойлох гэх мэт одоо өрөөсгөл байдлаар ойлгодог ийм зүйл бас нэлээд ажиглагдж байна. Гэтэл одоо Монгол улсад бол татврын мэрэгсэн зөвлөх үйлчилгээний тусдаа бие даасан хууль эрх зүйн орчин бүрдсэн. Үндсэндээ бол аудитаас бас ангид салангад ойлголт юм а гэдгийг бас зөв ойлгох хэрэгтэй. Тэгэхгүй бол одоо хэрэглэгчийн буюу одоо үйлчлүүлэгчийн хүлээлт аудитын үйлчилгээний чиглэл хоёр бас юм зөрчилдөх ийм хандлага бол бас ажиглагддаг. CPA Voice хөтөлбөрийн удаагийн дугаараар бид санхүүгийн тайлангийн аудитын талаар ярилцлаа. Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирж оролцсон зочдодоо баярлалаа. Дараагийн дугаараар уулзтлаа. Түр баяртай.